Сая Moon Slayer авчлаа. Тэгин Moon Slayer галзуу минь үү. Гүс хай зүгээр би нэг баг нэг 70 хэдэг алсан ч унчлаа. Биш нэг 60 хэдэг алсан ч унцсан. Юу галгал. Guys, одоо би энэний damage-ийг дуршнаа. Damage нь хэр юм бэ? Би бас одоо Warlord зүүцэн байгаа болохоор юу ээж магадгүй. Юу? Юу лээ. Melee damage сайн байгаа. Одоо гитцүнийг болоод Warlord зүгээд. За нэг damage нь 19 сая. Бараг л за 19 сая. Тэнгүүтээ зин 89 сая болж гин. Тоди X 116. За бас болж гин. За одын син 300 авах хэвээр. Харьцуулт авч. Одоо энэ юуг харьцуулж үзье заяа. Шууд ингээл за Moon Slayer-ийн нэг 19 сая. Ice Queen-ийн нэг 27 сая. За Moon Slayer-ийн нэгдүгээр скил 89 сая. Тэнгүүтээ Ice Queen-ийн скил 167 сая. За Moon Slayer-ийн скил за 116 сая. Харин Ice Queen-ийн скил 252 сая. Moon Slayer-ийн C скил 227 сая. Ice Queen-ийн C скил 448 сая. Тэнгүүтээ за Moon Slayer-ийн V скил. За V скил нь нэлээд хүрэх байхаа. Ёо 701 сая. Ice Queen-ийн V скил бараг нэг тэрбум хүрлээ. F скилийн онгоогоогүй болохоор чи аваагүй болохоор 30% damage байхгүй байгаа. Тэгэхээр жоохон зүг. За ингээд хэдүүлээ Moon Slayer эцэст нь авч хотлоо guys. За тэгээ дараагийн бичлэг хүртэл түр бай. Өнөөдрийнхөө бичлэгээр би юу Akiro Hiziti хамт Atomic Sword амна. Юу гэж юм бро? За эхлэе гинэ. Окок. Надаа бол одоо 101-ийн ABC гэлөөгаа. Тэр бол easy ялчих واخ. Миний Ice Queen-ийн win одоо 500 миллион damage өгдөг болцсон байгаа. Тэгэхээр нэлээд гайгүй гэж би хувьдаа бодож байна. Манай хүнээс ABC гэл байгаа гэж найдаа. Guys, Atomic авах бичлэг жоохон удаж оруулсан бол sorry. Ёо, нэг хоногийн өмнө Ice Queen авцсан болохоор тэгээ жоохон тэр өдөр бол нэг жоохон удаж байгаа л авчигээд жоохон байж байгаа л авчигээд тэгэл жоохон удсан шүү guys. Харж байгаачлаа. Миний төсөл 13 сая байгаа. Ягаад чи 9 саятай байсан чинь гинт Warlord тэгээд Speak Messi массажруулсан чи юм болсон юм шиг үлээ. 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 50 51 52 53 54 55 56 57 58 59 60 61 62 63 64 65 66 67 68 69 70 71 72 73 74 75 76 77 78 79 80 81 82 83 84 85 86 87 88 89 90 91 92 93 94 95 96 97 98 99 100 101 102 103 104 105 106 107 108 109 110 111 112 113 114 115 116 117 118 119 120 121 122 123 124 125 126 127 128 129 130 131 132 133 134 135 136 137 138 139 140 141 142 143 144 145 146 147 148 150 151 152 153 154 155 156 157 158 159 160 161
Тэгээд юу манай channel 20 сабтай болсон мөлий. Гэхдээ жоохон суугач гисэн. Миний хувьд бол саб шүү guys. Та нар намайг 50 саб хүргэчвэл мен чинь лайв хийж чадъя шүү. Тэгээд лайваараа тэгээд ер нь янз янз стрим хийн. Atomic Nice Queen-ийг гэрээ барахгүй мөлий. V1 одоо Ice Queen-ийн V500 өгч яхад V-н 350-ыг өгдیں۔ Юм шиг байна лээ. Энд ч одоо Moon Slayer-ийн доор байх тийм. Moon Slayer-ийн доор байх. Гэтэ би ягаад ч юм амар аттай заяа. Тэр юу Ice Queen авч явахдаа бүр амар аттай болж таараа заяа. 44 болол юу Atomic outfit унаш мөө би азийн тэнгэр юм уу хээш. Ultra armor байна. Atomic outfit байна. Тэгээд Moon outfit байна. Тэгээд Ice Queen outfit байна. Би бүгднийг нэг алуулна бац. Мараттай. Манай Akira Hizi бол юугаа одоо бол Moon Slayer-ийг үзсэн юм шиг байна. Би Atomic Akira Hizi гэмшлэгэд үзсэн л дээ. Би бол наадхантай чи Ice Queen авъя гэж ярьсан юм л та. Тэгээд юу би миний цэнэг дуслаа гэж сэнэглэлээ гээд тэгээд гадаа найзуудад тэгэхээр тоглоо. Тэгээ би тэр гадаа гарахаас өмнө 3 гээд хийхсэн чинь гадаа гарцсан байж таараад тэгээ над тэнгэр ярьсан. Magic shard. And sleep shadow юм. Sleep shadow. Sleep shadow. Remove shadow. Guys, this short болдог байсан юм уу? Йоо, тийм л үт. Яг иш нэг юм гарлаа ш. Одоо C2 гарахаар яанда. Миний одын дэмэж хүрэхгүй. Нэг ч билэн харах байгаа юм чаа. Хүрэхгүй. Shadow байхгүй юм биш үү? Надаа бэгаш. Guys, би бол өмнө Shadow авцсан болохоор яага юу нэг юм ядаж яаж байгаа гэсэн. Манай бро Moon Slayer ах уу нэ. Тэ бро Atomic авна. Яг Moon Slayer Atomic хоёрын Moon Slayer юм л та. Гэтэ ядаж сугаас 8 яваад тэгвэл арай дээрх үү. За тэгвэл би гарлаа. Бро тэгвэл Moon Slayer авъё. За guys одоо Moon Slayer авахар болчлоо. Тэгээд дараачийн бичлэг дээр юу амна? Юу лээ? Atomic амна.
Газ энийг алчаад Moon Slayer. Би бол баг ямийн нунгацсанда тайтл нь дутуу байгаа одоо. Тайтл нь дутуу шугаа. Тайтлаас өөр бас юм дутуу байгаа. Юу лээ? Би танаас тэнцээч харуулчих. Ice Queen байхад хэрэггүй би. Ер нь бараг л хэрэг Lunar Essence гэж юм унгаад юм бас. Манай бүрөө төрүүлчих үү? Апрсэл. Манай бүрөө апрсэл байхгүй юм. Lunar Essence ч Манай он төрүүлийг нэ. Манай онд юу байгаа юм бэлгүй? Тэр юм нь апрсэл байгаа юм бэлгүй? Надад бол хангалттай л байгаа л да 100 хэд. Харж байгаа шил би Moon Crescent шарт март бол унгаацсан байгаа. Надад бол одоо 102 апрсэл байна. Хайчуу. Энэ шүү дээ. Би яаж байгаа чинь Moon Slayer фанаар санагдаа тэгээ алж исэн чинь би бол яаж энэ эдэг унгацсан гэж нэг юу Knight 24-ыг алчаад тэгээд Moon Slayer-аас чинь эднэр унаад ер нь тиймэр хөдөл юм болсон дөө. Наваа нэр шинээр 5 хүмүүс тагсан байлаа баярлаа. Тэгээ би одоо энэ жилдээ тууштай бичлэг хийнэ. Чадвал 7 хоногт 3-ыг сквал 2-2-ыг хийгээд явна. Гэтэ бас агуу өдрүүд байдгийг шүү guys. Та нар тэгээд юу удаан бичлэг оруулаад байвал тэр яг миний сүүлчийн хийсэн бичлэгний доор жоохон хурдан бичлэгээ хийгээрээ бичиж болно. Тэгээ би хараад бас илүү хурдан бичлэг хийхийг бодъё. Тэгээс одоо юу хичээл гарах гэж байгаа болохоор бас юу жоохон зам муутай болж магадгүй. Амралтын өдрөөр л бичлэг хийж магадгүй бах. За тийм. Тэгээд алчил байл та. Одоо энэ PT-ийн 25 болчвол гоё юм. Гоё мунчул тэгээд жирэн 800 бусттэй байвал батны 1 биллион хүрэх юм шүү. Moon Outfit PT-гээр унчлаа шүү дээ. Энэ Ice Queen Outfit илүү сайн байхаа. Тэгээ би энийг cube хийнэ. Visual хийхгүй. Угаасаа өмсчүүл юу болох нь танаас ч мэдж байгаа зү. Ёо. Яагаад ч юм уу? Moon Slayer Ice Queen 2 Atomic сайн штэ. Тэнгүүтээ Atomic энэ хоёроос илүү тустай мөртлөөсөө суг. Амар сонио. Яагаад их тустай байж суг юм бол? Тэр үедээ
хамгийн амар нь байсан болохоор цусыг өөрчилж чадаагүй. Тэгээд энэ хоёрын цусыг багуулах амар юмнуудын цусыг багуулах чигээд гисэн. Бэж ус магадгүй. Манай брод лунаар гэсэн сувол. Мэн бро бол надад тусалж байгаа. Өчигдөр бол манай Акиро бол Сирайс Queen авчаад надад тусалсан байхгүй юу. Тэр үед бичлэгээ оруулах чаддаг юм билээ л дээ. Тэгээ өнөөдөр оруулсан юм билээ. Тэгээ мен ганцаар атомик ер нь авна. Мэн брод энэ Акиро брод юу ахгүй Shadow байхгүй болохоор атомик ахгүй болчлоо л та. Тэгснээс бол битүүрэл за guys sorry сая залгачлаа. Тас тэгээд ер нь алий дөө. Битэн 25 болгоныг Крисэнд шарт унчвал бас нэрээ юу штий. Тайтл нас хэцүүлдээ. Тэг би ер нь катлж агаад тайтл авах юм байна л. Яна би одоо энэ тайтлаа солиод лак юугаа зөөхгүй бол илүү бага чэнстэй унаад л та. Тийм болохоор storage-с гизүүнийгийн оронд лак борн илүү дээр юм бэл. Гэхдээ ерөөсөө унахгүй болохоор би яаж байгаа шүү guys. Гизүүнийг зүүж байгаа шүү. Гизүүнийг зүүсэн ч гэсэн гайгүй юу тэл юм биш үү? Алцхаар. Одоо ингээл маань Акиро хийж алчих шүү дээ. Би бас энэ Айконихаа F-ийг амар байна. Төмөнслэр F-ийг авч чадахгүй нь юу? Яач нь л та. Одоо энэ мөнслэр Айконийг авах илүү юу? Төрүүлдэг юм хэрэгтэй болохоор л би ингэж байгаа байхгүй. Тэгснээс бол энэ броч аав шүү дээ. Юун дээр төрүүлэх юм дээр л ороогод байгаа болохоос. Энэ бол яаж иж байгаа л аав. Одоо ер нь эхнээс аваагүй юм да аваад явъя дүү. Миний одоо милит нь би нэг хэдхэн милит ш. Яг би strongest-ийн history авсан л та. Яг тэр бичлэгийг оруулж чадаагүй. Тий. Одоо би limited soccer-оор тэгээд юу авна? Юу авах гэж бодож байгаа юу лээ? Тий. Strongest in юу today. Авъя гэж бас бодож байгаа. Энэний дараагийн бичлэгэн дээр юм уу? Дараачийн бичлэгэн дээр орох байх. Одоо 8-ыг алчвал би тэнд нэг юм унчих байлгүй дээ. Яа, Крисэнд шат унчвал би яг авлаа. Биш. Одоо тайтлаа. Яа. Тайтлаа. Юу Крисэнд шат унчлаа ш. Галгал. Одоо лунаар хийсэн. Мен бро лунаар хийсэн суулуу.
Ингээ бичнэ. Бро лунар since no тэмээ. Мен хакерч мөл надад зөндөө их тусалж ин дөө. Бэголоо. Хэд хэрэгтэй? 4 баха. Шумар сенсор зэйдэ. Энэ лунар сенс юм уу? Энэ лунар сенс юм биш. Bro, thank. The guys одоо title авчаад уулзъя. За bye.